За би айгүй тодорхой асуултууд 1 2 3 4 гэдээ асууя. Нэгдүгээрт түрүүн хэлсэнчлэн өмнө нь энэ ажил дээр ажиллаж исэн хүн бүрийн эрхийнхээ хугацааг дуусгар болохгүйгээр улс төрийн томилгоо аваад явсан жишг байлаа. Мөн одоо зөүлийн цэцээс ч гэсэн бас одоо бүрийн эрхийн хугацаа дундаач хороогүй байхад улс төрийн өндөр албан тушаалтны урилгаар явсан тохиолдол гарсан. Тухайн хүмүүсийг буруутгах байгаа юм биш. Бид нар бөөн юм болж бөөн үйл явц болж явсны ард дээр тухайн хүн өөрийнхөө субъектив санаа зорилгоор ажиллаа солио явцдаг. Дахиад бөөн чирэгдэл сонгон шалгаруулалтын асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр та бүхэн хэрвээ одоо энэ албан тушаалд томилогдсон тохиолдолд бүрийн эрхийнхээ хугацааг дуустал ажиллах уу гэдгийг 25 оны 12 сарын 24-ний 13 цаг 23 минут 59 секундэд та нараас асууж байгаа гэдэг нь протоколд үлдээж байгаа. Дараа нь мөртэй юм. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт. Та нарын өгсөн танилцуулган дээр сүүлийн 5 жилийн улс төрийн намын харьяаллын талаарх мэдээлэл бид нар авсан байна. Ер нь өнгөрсөн хугацаанд ямар нэгэн улс төрийн намын гишүүн байсан уу? Эсвэл улс төрийн байгууллагад гишүүн биш утгаараа ч гэсэн ажиллаж байсан уу? Улс төртөө би одоо 5 жилээс өмнөх түүхийг асууж байгаа шүү. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ч юм уу. Энэ хугацаанд ямар нэгэн улс төрийн нам эвсэл түүний дэргэдэх байгууллагад байсан уу гэдгийг тодорхойлмоор байна. Хоёрдугаар асуулт нь. Гуравдугаар асуулт нь. Дараагийн 10 жил, за одоо энэ чинь ингээд 6 жилээр явлаа гэж бодоход энэ одоо ажил дээр томилогдод ажилласан тохиолдолд одоо 6 жилийн дараачаас нь буюу одоо дахиад 10 жилийн дараах би ирээдүйн цаг дээр ирж байгаа шүү. Ямар нэгэн байдлаар улс төрийн сонгуульд өрсөлдөх ийм одоо зорилго төлөвлөгөө байгаа юу гэдгийг асуумаар байна. За дөрөвдүгээр асуулт. Нэг хүн тус бүрчлэн одоогийн улсын хурлын 126 гишүүнээс хэдтэй нь хамтарч ажиллаж байсан бэ? Би таньдгүй гэж асуусангүй, мэддгүй гэж асуусангүй, хэдтэй нь хамтран ажиллаж байсан бэ? Ашиг сонирхлын зөрчилтэй байх магадaltaй хэдэн улсын хурлын гишүүн байна вэ гэдгийг би мэдмээр байна. Энэ дөрвөн асуулт. За тэгээд төгсгөлд нь юу гэж хэлж байгаа юм гэхээр ер нь бид нар энэ эрх зүй төр хуулиар удирдагддаг, хуулиар засагладаг төр гэдэг дээрээ маш тийм нухацтай, чамбай, нямбай хандах гээл та бүхний бас жоохон зовоогоод байгаа юм шүү. Тэрнээс хүнийг муу үзэх гээд байгаа даа биш. За тэгээд тэр жавхлан төгс нэр дэвшигчдээр жишээлбэл 23 жил энэ хуулийн байгууллагад ажиллахдаа шүүхийн тогтолцооны давуу сул талыг мэднэ гэж. Яг ямар сул талуудыг мэдээ түүнийг та засах гээд байгаа гэдгээ илүү цааш нь түлхүү ярмаар байна. Ер нь бол та тухайлбал энэ шүүхийн эргэн төвтэй тогтолцооны төлөө ажилланаа. Тэхийн тулд олон нийтэд нээлттэй байдлыг энгүүтээ таны хэлж байгаа захимжил өдр гэдэг чинь одоо угаасаа байж байгаа тэр зорилтын дотор нь байгаа. Гэтэ энэ дээр зүгээр одоо тэнд байгаа юмыг хэлэхээс илүүтэйгээр таны энэ өөрийн гэсэн ур чадвар туршлагын одоо туршлагатай уйлдсан зорилго тэнцээ юу байх юм бэ гэдэг юм. Энэ талаасаа ингээд тодорхой мэдмээр байгаа. За жишээлбэл тэр чин зоригийн өнөр жаргал нэр дэвшигчийн хувьд шүүгчийн шалгуурыг илүү одоо сайжруулна гэж яах жишээтэй. Яг ямар шалгуур нь настай холбоотой зүйл ярьчихна лээ. Яг энэ нь яагаад болохгүй учраас энийг яг одоо үндэслэл нь юу байх юм? Яагаад энэ зайлшгүй өөрчлөгдөх шалтгаан нөхцөлтэй юм бэ гэдгийг тоддох. За тэр жишээлбэл Чадраулын Баян жаргал нэр дэвшигчийн хувьд гэх юм бол нотротын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм яриад ах шиг байна. За тэн дээр бол ингээд нотротын үйл ажиллагааг илүү иргэдэд хүртээмжтэй ойрхон захимжуулсан тухай л яриад байгаа. Гэтэ эндээс яг одоо тэрийг нь ярихаас илүүтэйгээр энэ дуршлагаас хамгийн гол нь одоо энэ одоо очих байгаа ажил дээр очиход иргэдэд илүү яаж энэ хүртээмжтэй байх вэ гэсэн энэ нөгөө өмнөх дуршлагаас илүүтэйгээр ирээдүйд энэ дуршлагаа яаж ашиглах вэ гэдэг одоо гадаадаар хэлж байгаа дуршлагаараа apply хийх. Тэр зүйлийг илүү төлхөө ярмаар байна. За жишээлбэл эхний тэр Хөрлөбаатрийн Эрдэнэ ундрах нэр дэвшигчийн хэлж байгаагаар бол маш олон бас жилийн ингээ ажилласан, гадна дотн төгссөн, мэдлэг боловсрол өндөртэй, удирдах албан тушаал бас нэлээ хассан юм байна. Тэгэхээс илүүтэйгээр бас яг дахиад нөгөө ирээдүйд юу хийх вэ? Бид нар муухайгаар хэлж байхад Монголын төр та бүхний энэ ур чадварыг яаж энэ дахиад шийдэл гаргах илүү иргэдэд хүртээмжтэй эрх зүй төрийн тогтолцоо бий болоход ашиглах вэ гэдэг талаас нь бидний нүдний шил ингэж харж байгаа юм шүү. Энэ бүх зүйлүүдээ цаашдынхаа бас одоо зүйлүүд дээр та бүхэн маань
товч тодорхой илэрхийлээд яваасай гэж би хүсэж байна. За ингээд түрүүнийхэн 4 асуултанд товч товчхон хариулт авъя. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За хэрэг одоо энэ ажилд томилогдох юм бол бүр их хугацаанд ажиллах уу гэж асууж байна. За миний хувьд энэ бүр их хугацаанд бүтэн ажиллахаар төлөвлөж одоо миний бие бас нэр дэвшсэн байгаа гэдэг энд бас хэлье. За сүүлийн 5 жилийн өмнөх 20 жилд одоо альва нэг нам эвслийн үйл ажиллагаанд оролцож ирсэн үү гэдэг ийм асуулт тавьсан. За энд миний бие бол одоо урд өмнө ардчилсан намын одоо бас залуучуудын байгууллагад бас нэг хэсэг одоос оролцож явж ирсэн юм түүх бол байгаа. За улс төрийн сонгуульд өрсөлдөх төлөвлөгөө байгаа юу гэж асууж байна. За миний хувьд бол одоогоор тийм төлөвлөгөө бол байхгүй. Хуульчийнхаа чиглэлээр одоо ажиллах юм зорилготой төлөвлөгөөтэй байгаа. За улсын хурлын 126 гишүүнээс хамтарч ажилласан гишүүдийн тоо. За энэ дээр бол нэг их тоо байхгүй. Зарим нь хуулийн төсөлд ажиллаж хахад хуулийн төслийг бол улсын хурлын гишүүдэд ахалсан ийм тохиолдолд одоо 100 тоног гишүүнттэй бол ажил хэрэг өрөөнд хуулийн төсөл босруулах хүрээнд бол ажиллаж ирснээс өөрөөр бол одоо тийм хамтарч ажилласан туршлага бол байхгүй байна. Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээрт нь энэ ажил дээр төгсөж шууршилтай ажиллах хэсэгтэр бол тийм гэж хариулна. За миний бие бол нэг сонгосон мэрэгжил, за нэг зорьсон жигтэй бол эцсийн үсээ гэдэг ийм байр суурьтай байдаг. Тэр жагуулгаараа одоо яг өнөөдрийг хүртэл өмгөөлийн салбартаа ер нь бол доктор сууршилтай ажиллаж байгаа. За миний бие томилогдсон тохиолдолд бол бүр эрхийн хугацааг дуустал ажиллана гэдгийг бол замын дундаас буцахгүй гэдгийг бол хэлмээр байна. За хоёр дахь асуулт нь өнгөрсөн хугацаанд ямар нэгэн байдлаар аль нэг намтай холбоотой юм уу намын дэрэгдэх байгууллагад бол огт ямар нэгэн байдлаар миний бие бол ажиллаж байгаагүй. Альж нам дээр тэр. За энийг төрүүлж хэлж. За гуравт нь ирээдүйд улс төрийн сонгуулийн өрсөлдөх ийм төлөвлөгөө байгаа гэж. За ямар нэгэн байдлаар сонгуул гэдэг юм уу аль нэг асуудлаар бол тийм надад одоо өсөл зориг бол байхгүй гэдгийг бас зөв тэмдэглэж хэлмээр байна. Аль нэг байдлаар сонгуульд нэр дэвших тийм өсөл зориг байхгүй. За дөрөв дэх асуултын тухайд их хурлын гишүүнтэй хамтарч ажиллаж байсан тохиолдол байгаа юу гэж. За энэ дээр эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл дээр бол санал өгч ажилласан ийм тохиолдол байгаа. Ганмаа гишүүн дээр бол санал өгсөн ийм л нэг тохиолдол байгаа. Энийг зөв хэлье гэж бодож байна. За тав дахь асуулт нь тодруулж асуусан зүйл байж байгаа. Энэ дээр нөгөө мөрийн хөтөлбөртэй холбоотойгоор давуу сул талыг тодруулах гэдэг зүйлийг бол За бүр эрхийн хугацаанд ажиллах чин хүсэлтэй байгаа. За хоёрдугаар асуулт бол улс төрийн намын харьяал байхгүй. Сонгуульд оролцох төлөвлөгөө одоогоор байхгүй. Энэ хэрвээ сонгогдох юм бол энэ шүүгэн захиргааны ажилд бол мэргэшин дараагийн яг энэ салбартаа мэргэжлийн карьер хийх төлөвлөгөөтэй байдаг. За улсын хурлын гишүүнтэй хамтарч ажиллаж байсан 126 гишүүнтэй гэж байна. За би Баян-Онгор аймгийн Арчилсан нам дээр өнгөрсөн 2024 онд одоо хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж 19 хоногийн хугацаанд л ажилласан. Гэхдээ бол одоо энэ жишээлбэл цогтоотор гишүүн хийн гишүүн эдэргээд намайг бас мэдэхгүй баг. Би бол яг намын штаб дээр суугаад яг тэр сонгуультай холбоотой сонгуулийн зөрчил тутал гарсан асах асуудал дээр цагдаагийн байгууллага мөн сонгуулийн орон нутгийн штаб эдэртэй хуульчийнхаа мэргэжлийн тусалцааг үзүүлээд ажиллаж байсан. Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллана. Би ер нь одоо та бүхэн миний ажилласан байдлыг бас харж байгаа. Ойрхон ажил сольж ирсэн юм ерөөсөө байдаггүй. 2017 оноос өнөөдрийг хүртэл Можста багшаар ажиллаж байна. 16 оноос хойш хууль зүйн үндэсний хүрээлэнд бас ажилласан. Ингээ сая 25 оны 5 сард ажиллаа өгсөн байгаа тийм. За нэг олон байгууллагаар сольж ирсэн түүх байдгүй. За хоёр дахь асуултын хувьд ер нь одоо өнөөдрийг хүртэлх амьдралдаа би аль ч намын гишүүн байж үзээгүй, намын үйл ажиллагаатай холбогдож ч үзээгүй. Намаас жоохон хол явдаг хөө. Цэвэр одоо сургалт эрдэм шинжилгээ судалгаа байгууллагуудад ажиллаж ирсэн. За 10 жилийн дараа ер нь одоогоор улс төрийн сонгуул Монголд одоо өрсөлдөх байна гэсэн тийм зорилго чалга төлөвлөгөө чалга яг одоогоор бол тий.
За 126 гишүүний хэдтэй нь хамтарч ажилласан бэ гэж. За 16 онд намайг Хүрээлэнгийн Эрдэмтнэрийн бичгийн дараагаар томилогдоход Бямцагт сайд, хууль зүйн сайд байсан. За дараа нь Нямбатар сайд байсан. Дараа нь Инх баяр сайд байсан, Алтан гэрэл сайд байсан. За би энэ дөрвөн гишүүний одоо хууль зүйн дотоод хэргийн сайд байх үед нь шууд удирдлагт нь ажиллаж исэн. Хууль зүйн үндэсний Хүрээлэнгийн захирал Эрдэмтэн нарийн хувьар. За мөн сайн зориг гишүүн бас манай яамны хууль зүйн бодлогын газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга байсан. Тэгэхээр одоо бас миний удирдах албан тушаалтан байсан гэж ойлгож байна.